Тусгай хэрэгцээтэй боловсрал шаардлагатай анхаарал халамж хэрэгтэй юм хүүхдүүдэд зориулаад тэднийг шатраар дамжуулан хөгжүүлэх мөн тэдгээр хүүхдүүдэд энгийн хүүхдүүд хамт нэгэн орчин нөхцөлд хамтдаа зэрэгцэж хөгжих боломжийг сурталчлан таниулах, хүүхдийг шатар дуртай болгох, шатраар дамжуулаад өөрсдөө сэжилжүүлж сур харга барилд сургах юм олон талын ач холбогдолтой арга хэмжээ зохион байгуулж байгаа. Infinite Chess буюу хязгааргүй шатар гэсэн хөтөлбөрийг Монгол улсад албан ёсоор Монголын шатрын холбоо дэлхийн шатрын холбоотой хамтраад ингээд эх орондоо нутагшуулахаар өнөөдөр энэ хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг амжилттай хийлээ. Тэгээд яг онцгой хүүхдүүдийн дунд шатрын тэмцээнийг бол ингээд Монголын шатрын холбоо албан ёсоор анх удаага зохион байгуулж байна. Энэ ч утгаараа бид нар анхны тэмцээн байсан учраас бас алдан хонох зүйлүүд гарлаа. Гэхдээ мэдээж тэмцээн маань маш амжилттай сайхан болж байна. Энэ дээр өнөөдрийн байдлаар сонирхчоор 69 өсвөрийн шатарчид 30 сайн дурын ажилтан сурагч нар ойролцоогоор 100 гаруй хүүхдүүдийн ийм сайхан анхны тоглолт болж өндөрлж байгаа юм байна. Эргэтгэж боломжийг хангах, боловсролын чанарыг дээшлүүлэх ийм зорилготой шатрын спортоор дамжуулаад бид нар хүүхдүүдэд бас нэгэн том сонирхлыг нээж өгөх, шинэ ертөнцийг бий болгох ийм зорилготой арга хэмжээ болж байгаамаа. Тэгээд энэ маань бол зөвхөн өнөөдрийн арга хэмжээгээр ингээд дуусахгүй. Бид нэр цаашдаа аутизмтай хүүхдүүдийн боловсролын чанар дээр, эргэтгэж байдал дээр ямар нэгэн өөр дуртай зүйлээрээ сонирхлоор хичээллээд магадгүй шатрын спортоор хичээллээд манай спортоос дэлхийн аварга, Азийн аварга, улсын аваргууд гээд авьяастай шатарчин хүүхдүүд төрүүлэх ийм зорилготой энийг бас үгүйсэхгүй бид нар бас их найдаж байгаа.